Бүгдээрэнд нь өдрийн мэнд. Өнөөдөр хичээл 4-өө эхлүүлцгээе. Өнөөдөр хятадд төлбөр төлөх аргууд болон Scan, Pay, Transport, Pocket гэсэн дотор юу байдгийг авч үзцгээе. За эхнийх нь Pocket Zis. Төлбөр дээр болохоор та нарын онгоцны билет, автобусны билет, вагоны билет болон үзүр үйлчилгээний билетүүд ч харагдана гэсэн үг. За одоо тэдэн цагаас билет чинь эхлэх гэж байна. Вагоны билет чинь тэдэн цагаас байна гэдэг нь харагдана. Cards дотор л таны нийт картнууд ч харагдана гэсэн үг. Купон дээр болохоор H&M, Uniqlo болон бусад Miniso гэдэг дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн купонууд энэ дээр харагдана. Транспорт гэсэн дээр та хаана явж байгаа байршлаа эхлээ зааж өгнө гэсэн үг. Бээжинд юм уу, Шанхайд юм уу, Гуанчжоуд ч юм уу явж байгаа юм бол та байршлаа зааж өгснөөр автобус, метро, таксины мэдээлэл нь татагдана. За автобусаар явах гэж байна гэж бодох юм бол автобусны дээрээ дараад Get Now дээрээ дарна. За тэнгуү таны зүүн гар тал дээр гарч ирж байгаа энэ цонх гарч ирнэ. Зөвшөөрөх гэдгийг дараад доотлын 4 анзан дээр дарж өгснөөр таны карт үүснэ гэсэн үг. Метроны хувьд карт үүсэхгүй байж магадгүй. Тийм учраас Get Now гэд туршаад үзээрэй. Болохгүй байх юм бол та Bit карт худалдаж авч болно. Үүднүүд дээр нь зарж идэг. Bit картаа авсныхаа дараа POS машинууд байдаг. Тэрэн дээр хэдэн төгрөгөөр цэнэглэх вэ, хэдэн хүн бэ гэдгийг оруулж өгөөд тэгээд Alipay-ээр төлбөрөө төлчих болно. Pay Receive дээр нь болохоор юу байдаг вэ гэхээр хажуу талд нь зургаар оруулаад өгье. Хэрвээ томоохон дэлгүүрүүд, супермаркетээр явж байгаа бол та энэ QR-аа уншуулчингууд шууд таних төлбөр тооцоо хийгээ явчихна. Хамгийн гол анхаарах зүйл нь болохоор энэ картнаасаа төлөх үү, цэнэглүүлсэн бол та балансаасаа гэж сонгоод өгчин. Visa карт, олон улсын картнаасаа төлөх үү гэд ингээд сонгоод өгчин. Энийг сонгож өгөөд төлбөрөө төлнө гэсэн үг. Хэрвээ төлбөр төлөх жахт миний балансаас хасагдахгүй байна гэсэн мөртлөө дэлгүүрүүдээр худалдаа авалт хийгээ яваад ингээд байдаг. Гэхдээ nolooсын картнаас чинь таталт хийгээ явж байгаа гэсэн үг шүү. Хэрвээ цэнэглүүлж амжаагүй ч юм уу гэх юм бол шууд энэ Visa гэдгээсээ сонгуулаад явчих болно. За дараагийн хэсэг нь болохоор энэ Scan хэсэг. Бүх дэлгүүр, үйлчилгээний төв, хоолны газар, нөгөө тоглоомын төв мө бүгдээрээ ийм нөгөө цэнхэр болон ногоон 2 QR кодтай байдаг. Би энийг хажуу талд нь бас зургаар оруулаад өгчээ. Тэрийг нь Scan хэсэг дээр уншуулад төлбөрөө төлөөд явчих болно. За өнөөдөр би хятадд хэрхэн төлбөр төлөх вэ гэдгийг сурлаа. Мөн автобусны буудлын метро ч юм уу те одоо такси захиалах юм бол нийтийн тээвэр гэдэг лүгөө ороод транспорт гээл захиалж гэнэ гэсэн. Төлбөрөө төлөх гэж байгаа бол Pay Receive гэдэг дээрээ дараад төлбөрөө төлөө явуулчихна. Онгоцны билет, үзүүрийн билет болон бусад билетээ харах гэж байгаа бол шууд эндээсээ хараад хянах боломжтой гэсэн үг ээ. За иймэрхүү мэдээлэл өнөөдөр мэдэж авлаа.